уу сайн уу? Сайн уу гэхгүй дараа. Сайн уу? За муухай харахгүй. Сайн уу? Сайн уу хулагдав? Oh my god. Камертай хамрыг юм бэ. За тэгвэл надтай ярьж ингэж боддог юм. Тэр юу вэ? Юу чи? Гэрэж юрлах гэж байгаа байх гэж бодсон чинь. Юу сонсон. Бас ахны YouTube channel Тавтай морил. Яа, юу вэ? Камертай хамрыг байна. Камертай харж чадах байх. Сайн байна уу? Намайг Хулан гэдэг. Миний эхний видео болохоор би өнөөдөр нүүрэ бонгоо өөрийгөө танилцуулна. Тэгээд ирээдүйд миний төлөвлөсөн байгаа юм бол энэ channel гоо сайхны тухай болно. Гоо сайхны тухай видеос хийн. Тэгээ өөрийнхөө чаддаг юм хүмүүст ингээд хуваалцаад би чадвал хүмүүст зөвлөгөө өгөөд тэгээ өөрийнхөө юу хэрэгэлдэг, яаж өөрийгөө арчилж явдаг, үсээ яаж янзалдаг, жон тиймэрхүү талтай видеос хийн. Намайг Хулан гэдэг. Би 20 настай. 21 Намайг Хулан гэдэг. Би 20 настай. 21 удахгүй хүрнэ. Би Шведийн Стокгольмд амьдардаг. Би ээж автайгаа 2 дүүтэй амьдардаг. Манай нэг дүү 15 настай. Тэгээ манай баг дүү, эмэгтэй баг дүү 5 настай. Би нүрэ бодох амар дуртай. Тэгээ би нүрэ хүмүүст гоё харагдуулах гэж боддгоо. Өөртөө таалагдах гэж нүрэ боддог. Тэгээд бас надад амар гоё сонирхолтой байдаг. Шин туршаад, шин бодог аваад. Гэтэ ганцхан мейкапн дээр биш, би бас өсмөсөө янзлах дуртай. Өсөн дээрээ шин юм туршаад. Тэгээд тэр хоббигоо би та нартай хуваалцах гэж энэ чаналыг бас нээж байгаа. Гол шалтгаан нь бол би Монголд төрсөн. 4-5 настайдаа би Швейцар явсан. 1 жил Швейцарт амьдраад тэгээд дараа нь Шведд ирсэн. Тэгээд би одоо Шведд хэдэн жил амьдарч байгаа юм бэ? Би одоо 20 та гэдэг чинь би 6-7 та ирсэн 14 жил, 15 жил. Бараг тэр официал амьдарч байгаа. За би нүрэ бодчих л та. Тэгээд өшөө миний тухай гэвэл нэг сонирхолтой юм байгаа мó. Би одоо ажил хийдэг. Би нэг хэсэг жоон сурч байсан. Би одоо ажил хийж байгаа мөнгө цуглуулад тэгээд 100-ны дараа буцаа сургуульд орно гэж бодож байгаа. Тэгээд би нэг өдөр сэрээд боцсон байхгүй. YouTube channel нэг юм лөө. Тэгээ өөрийнхөө дуртай Бодог. бодог жоохон дуртай амныхаа талаар яриад. Тэгээ надад ч гэсэн хөгжилтэй би ингээд дуртай юм хийж чадчихвэл надад илүү сайн гэж бодоод. Би зүгээр ярьж байна. Тэгэж бодож би энэ YouTube channel-ыг нээсэн л дээ. Тэгээ бас өөрийгөө хөгжүүлэх гэж би тэгэж амар хүмүүс намайг үзээсээ би ингээсээ тэгээсээ гэж бодсондоо биш, би зүгээр өөрийгөө хөгжүүлэх гээд өөрийнхөө дуртай юм хийх гээд нээж байгаа гэх юм уу. Тэгээд өнөөдөртөө би юу хэрэглэснээ үзүүлэхгүй гэж нэг тийм одоо буданы тухай ярихгүй. Хүмүүсийн видеог үзээ тэгээд таалагдсан байх юм бол би дараачуудаа өнөөдрийн бодолтаа яг яаж хийж байгаа, яг юу хэрэглэж байгаа, яаж хэрэглэж байгаагаа үзүүлнэ гэж бодсон. Гэтэ өнөөдөртөө өөрийгөө жоон танилцуулах. Өнөөдөр би өдөр тутмын бодолтой хийж байгаа. Би ихэнхдээ ингэж боддог. Би өглөө босоод яг сэрчингүүтээ нүүр амаа цэвэрлээд тэгээд суугаад нүрэ бодоход надад амар таатай байдаг. Би өөрөө тайвшраад, өөртөө цаг зав зарцуулаад ингэж суух надад амар таалагддаг. Тэгээд би өдөр болгон жоохон ингэж суудаг. Тэгээд нэг өнөөдөртөө хийж байна. Өнөөдөр надад нэг тэгж хийх юм байхгүй л дээ. Гэхдээ ингэж суухгүй гэдэг. Энэ миний одоо ингээ анхны видео гэж жоо сандраад байна. Тэгээд жоо эвгүй байна. Уцтай ярихад бас амар эвгүй байна. Тэгээ ойлгоорой. За. YouTube channel бас эхлүүлж байгаа нэг шалтгаан нь бол би бас өөрийнхөө хүмүүст ямар хүн гэдэг танилцуулаад тэгээд
харуулмаар байна. Яагаад гэвэл миний бодлоор ингээд ихэнх хүмүүс намайг амар их зантай чимээгүй жоо өөрийгөө бие тоосон гэж боддог гэж би өөрөө боддог. Тэгж санагддаг. Тэгээд хүмүүс намайг танихгүй юм байж тэгж дүгндэг болохоор би ядаж таниад намайг ядаж жинхнээсээ ямар хүн гэдгийг хараад тэгээд дараа нь дүгнээсэй л гэж бодсон юм. Миний хэлснээр будаг мейкап бол миний хобби. Тэгээ надаас өөр дахиад нэг хобби байна. Би сакс тоглодог. Би 11-ээс эхэлж сакс 11 настай байхасаа сакс тоглож эхэлсэн. Тэгэхээр одоо би 9 жил болж байгаа юм. Би 9 жил сакс тоглосон юм байна. Би сакс тоглохгүйгээр амьдарч чадахгүй хөө. Би 11-д сакс тоглож эхлээд би шивэдээ саксны клубт эхлээд тэгээ явсаар агаад би одоо клубынхаа шигшээ багт нь ороод том шигшээ багт нь ороод тэгээд нэг бараг жил тоглосны дараа би шивэдээ тоглохоо болсон. Одоо миний хувьд одоо 4 жилийн өмнө би тоглохоо болсон. Сургуулаа бодоод тэгээ ажил төрөл хийх хэрэгтэй болоод тоглохоч бас амар их цаг зарцуулна. 7 хоног 4 өдөр бэлтгэл тэгээд хагас амтны сайн нар нь 2-3 тоглолтоо. Тэгэхээр бараг хичээлээ нэг сайн сурч чадахгүй. Хичээлдээ сайн явж чадахгүй. Тийм болохоор би саксаа болоод жоохон ажил хийж эхэлсэн. Тэгээ би сургуулаа гимнасаа төгсөөд одоо гимнас ч энэ шивэдээ бол 9-өөс 12 дугаар анги гэх юм уу. Тэгээд тэрийгэ төгсөөд тэгээ одоо их сургуульд эхэлнэ. Яг хэрэгтэй будуунууд алгуулж байна. Тэгээ миний хэлснээр энэ чанал бол гоо сайхны чиглэлтэй байна. Би өөрийнхөө бодолтыг үзүүлнэ. Тэгээ бас би өсөө яаж харчилдгийг үзүүлнэ. Өдөр болгон яаж нүүрээ цэвэрлэдэг, өдөр болгон би тэгэл гоо сайхны тухай. Тэгээ жоон чаленж хийгээд тэгээ би Монгол тийм удаан амьдарч байгаагүй болохоор миний монгол хэл амар сайн биш байж магадгүй. Би зарим үгийг мэдгүй. Тэгээд тэгтээ би зөндөө буруу юм хэлж байгаа л да. Тэгтээ энэ чанал бол тэгэл бас намайг хөгжүүлэх гэж би бас өөрөө монгол хэлээ сайн ярьж тасгах гэж гэх юм уу. Тэгээд өөрөө тэр тал дээр бас жоохон хөгжүүлэх гэж хийж байгаа. Тэгээ би ерөөсөө уг нь бол хүмүүстэй нэг тийч яриад байдгүй, би юм бичлэг хизээч хийж байгаагүй. Тийм болохоор this out of my comfort zone. Тэгээ би өөрөө бас жоохон ачилж. Тэгээ өөрөө бас шин юм сурах гад. Хүмүүс энэ видеог үзэх нү үзэхгүй нү. 20 үзэх манай би 20 найзуудтай хэлгүүтэй. Ядаж 20 үзэж хэлгүүтэй. Тэгээ та нарт ийм асуулттай байвал тэгэл асуугаарай, надад туслаарай, намайг дэмжээрэй, хүсвэл ядаж. Sorry. Ядаж За коммент бичгүй, лайк дарахгүй байлаа гэхэд ядаж миний бичлэгийг үзэх юм бол би харна шүү дээ. Хүсвэл зөвлөхөө өгөөрэй. Маш их чинь үү? Биччихээ. Яа, бичгүй байсан нэрээ. Би дарсан биз дээ. Гээ. Би дарсан. Гээ. Дарсан шүү дээ тэнийг хүмүүстэй. Харин тэнийг хүмүүстэй. Яа чи дараагийн охин бол хоёул нааслах болно шүү. Би дарсан. Скоро яг хинээс нэлтэн заяа. Яа. Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Би яагаад
өөрийгөө ийм байдалд оруулаад байгаа юм бэ? Анхны бичлэг болохоор бити намайг хурдан дүгнээрээ. Тэг. Би одоо муу аж олон гэхдээ сайжрах штэ. Тун цаг. Аяа. Цаг утгаар. Та нарын үзэх хүссэн видеог хийндэ. Тэгээд тийм болохоор би одоо ямар юм хийхийг мэдэхгүй байгаа болохоор надад жоон зөвлөгөө өгвөл надад сайн байна. Би амар их баярлна. Надад амар туслана. Тийм болохоор над руу бичнэ үү, комент үлдээнэ үү, энийг сайжруул, энийг гэж хэлж болно. Би тэрийг амар сайн хүлээж авна. Чадгараа. Юу хайгаад байна ба? Харин ингээ алуулж байхгүй юу? Нэг хэрэгтэй үед ингээ бүх юм алуулж байгаа. Яа. Би мэднэ. Би монгол хэлдээ тийм сайн биш. Тийм болохоор бичих хэрэггүй. Бид монгол хэлдээ сураач. За ингээд байна. Тэгэл хөгжүүлэх гээл байж штеп. Яг манай хаач нэг нэж авах. Танаатай гэдэг. Хотоос миний видео баска. За явчих. Яа, хүмүүс ингэ бичлэг үзээд штеп. Ингээ зарим үед ингэ бичлэг үзээд хүний өмнөөс хичээл гэдэг штеп. Тийм л мэдрэмж битээ аваасаа хүмүүс миний бичлэг өчөнгөтэй. Миний хараад тийм өмнөөс хичээл. Хүмүүс үзэхгүй байл тэгэл танаас л явах болоос. Жоо видеос ээ. Би үзье. Тэгээд намайг яг өнөөдөр юу хэрэлж байгааг мэдмээр байвал комент үлдээгээрэй, лайк дараарай. Би дараагийн удаа яг юу хэрэлж байгаа, яг яаж хэрэлж байгаа, яг нэг төрлийн будгийг яаж хэрэглүүл илүү хамгийн сайнаар үйлчлэхийг би яриад өгнө. Би мэрэгчлийн мейкап артист биш. Би будгийн тухай ингээ мэрэгчлээ мэдгүй. Гэхдээ энэ буудалд ингээд би өөрийгөө буудалд надад тохирдог. Миний арьсан тохирдог, миний сормоосон тохирдог. Тэгээд тэрийгээ би хуваалцаж болно. Гэхдээ бүх хүмүүст энэ тохирно гэж байхгүй байна. Энэ буудалыг хийхэд надад нэг 15 минут л орно. Гэтэ одоо ингээд камертаа яриад би жоо өөрөө сандарсан байгаа болохоор жоо илүү удаж юм л та. Энэ цаг болчихсон. Та байж идэх үү? Хүн сандарч өгч яах чаа. Тэгээд дараагийн видеоноос эхлээд арай гайгүй сандрахгүй, жоон тайм болох хүн жоо өөрөөхөө би өөрийнхөө тухай илүү их танилцуулах юм байвал та нар надад асуулт тавиарай. Одоохондоо би яг юу ярихаа сайн мэдгүй байна. Би бодож олсон бүх юм л хэлжлээ. За би боллоо гэж бодож байна. Би оруулан дээр нэг юм хэрэгтэй. Special web биш болов? На би ингээ камер авч чадахгүй байх юм. Хүний өдрөө харж байгаа юм шиг амирэг байна. Тэгээд одоо би үсээ янзлаад тэгээд яг бэлэн болоод бутаад ирээ. За миний эхний видео ингээд иймэрхүү боллоо. Та нарт таалагдсан бол комент үлдээгээ, лайк дараад subscribe хийгээд хүсвэл. Хүсгүй байл тэгэл зүгээр үзэж болно.
Дараагийн удаа би яг өнөөдөр юу хэрэглэснээ хэлнэ, тайлбарлана. Тэгээ жоохон зөвлөгөө өгнө. Та нар надад зөвлөгөө өгмөр байвал комент үлдээгээрэй, над руу бичээрэй. Сайжруулах юм байвал хэлээрэй. Тэгээд үзсэнд маш их баярлалаа. Bye. Please. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн видеонд уулзах. Юу юм бэ?